Аянгат хамаг Монгол улсын хаттын эдийн хэрэглээний талаар та хэлж өгнө үү? Үгээлэн их. Ийм хүмүүн бусад хүмүүний зовлонг ойлгож байж өөрийн жаргалыг эдэлдэг. Энэ чиг жаягаараа орж ирсэн айлчин бүрийн аян замын чилийг гаргаж амны ундаасыг тайлна. Нүүдэлчин нэгэн айл нь нөгөөдөө очиход нөгөөдөө хүрэхэд замын бартаа ихтэй. Нарны хэлч зундаа төөнөн. Өвөлдөө хүйтэн жавар тисгэм яс ангинталд харуулна. Энэ л зовлонг ойлгодог бид хүмүүний зовлонг ойлгож байж өөрийн жаргалыг мэдэрнэ гэдэг үгээр ирсэн айлчин гийчин өстөн дайсан ч бай, илгэмсэг хүмүүнч бай, төөрсөн хүмүүнч бай. Тэрчлэн энэхэн биеийн зовлонг нь багахан ч гэсэн дэмнвэл ерөөлтэй гэж санан ажиллаж ирсэн улбаатай. Үүнтэй холбоотой арвин их ахуйн жагууд нь байна. Эрийн гэрээр мориловч эмийн нэрээр үдлэн гарна. Эзэн хаадын урилга зарлагаар дайн байлдаанаар ирэх айлчин гिचэд эргээд буцахдаа төрийн хаттын суу залиар хэрхэн хөгчхөө тандан мэдээд үдлэн буцна гэсэн утгатай. Эм хүмүүний нэр 3 учигт мандаж 3 учигт бөхөрнө. Эм хүмүүний нэр мандах 3 учиг нь авайл нөхөртөө тустай байх хаваас нэг мандна. Албад нутагтаа зүстэй байх хаваас нэг мандна. Алтан нутагтаа түшигтэй байх хаваас нэг мандна. Харин эм хүмүүний нэр 3-тай бөхөрхийн учигт хүмүүний зовлонг ухахгүй эмийн нэр нэг мөлхөө байдаг. Хевлийдээ бүлээн ураг тээж чадахгүй эмийн нэр нэг мөлхөө байдаг. Хангай нутагтаа зочлолгүй байгаа эмийн нэр нэг мөлхөө. Аянгат мөлхөө гэдэг чинь дорой гэсэн үг үү? Үгээлэн их. Тийм ээ, дорой гэсэн үг. Эр хүмүүний аманд хов жив болж байнга доройтож явдаг нэрийг мөлхөө гэдэг. Өнөөд гарагт би өөрийн төвхийг өчье. Төрөх цагтаа язгууртан айлд төрж, өсөх цагтаа эцэг эхийн хайранд үлгийдүүлж, өндгөн сүгээр эрхэм нэгэн баатартай ураглаж, хүргэн талбих ёсоо дуусгаж, хүмүүний газар руу явах замдаа хулгайлагдаж, өөр нэгэн баатрын зүүн хаяанд суусан нэгэн юм. Булаагцсан юм учраас бусад ардад нүүргүй. Булаагцсан тавилантай учраас эцэг эхэд нүүргүй. Хэрвчиг эр нөхөр минь дайлан авах аваас алдарших. Эцэг эх минь булаалдан тэмцэлдэх аваас гутах. Тийм заяанд төрсөн нэгэн бүсгүй. Ханилан суугаа баатар эрийнхээ гэрт нь нэрийг оловч баримгаа өсөхөд гарахаар олонд жигшигдэх. 10 хаврыг үзэж байтал ханилан суусан хань минь хархуу даваанд бие орхиод сүмсэн бие нь сүлдэнд заларч сүрг мал нь хотоо орхиж суугуул нутагтаа буурандаа хоцорсон хэдэн өнчин хүүхэдтэй эрийн цэнд хүрсэн эр хүмүүн үгүй эмийн биеийн 3 бараанаар бор овоохойч ирж булжинрын мах шүлүүсэлж бор ходоодоо цатгамгүй амьдардаг ядуухан айлын эзэгтэй боллоо би. Өдөр өдөртөө үлдсэн хідэн төлгөө тижээж үд үддээ үлдээсэн хідэн гүүгээ маллаж устан дайснаас нуугдаж ой шуугойд бүгж энхэн малчруудаа хормойлж хүмүүний нүднээс нууж хөрсдөд амьдарч байгаагаа хүмүүнд хэл хүргэхгүй хүмүүний насны бас 10-тай хаврыг огтож анхны бирээ үзэхэд аюул төтгөр давхцаж голомтод өтөлсөн эмгэн байна би. Өсөх биеийн тэгш байлгая гэж өнчөн хүүдээ сойрхож сэтгэх тархийг ариун байлгая гэж эцэг эхээс өвлснөө өвлүүлж дотоод сэтгэлийг нь цагаан байлгая гэж дутагдах бүхнийг нь үгээр зөөллөн үзэх бүхний дээдийг үлчирч хэрэгт сургаж нэгэнт насанд хүрсэн хөвөөндөө эхнэрээ түмэнд булаалгахын ичгүүртэй энэ амьдралаар амьдрна. Эсвэл арга чарга бодож
аваад гэргийгээ авчирна. Тал нутгийн баатар болъё гэвэл тэмцэж байж бадарна. Танхил бие тордоод л явбал нэг л цагтаа мөхөрнө. Хас яс чинь өнөөдөр мөхрөх, маргааш мөхрөх ялгаа юу байх вэ? Хүмүүний амьдрал туучаад үзгээд өгүүлж байсан. Эрдний ачлал байвал эцэг чинь язгууртан байсан. Энэ нэрийг нь түшиглээд цэрэг дайлаад л үз. Дайн байлдаанд яваагүй чамд бэрх байлаа гэд дайтаж чадах эсхээ мэдэхгүй байж хойс суух юм гэж хинтийн уулыг давуулаад хэрлэн голоо уруудуулаад хангай уулсын үзүүр рүү туул голынхон сав руу тунчиг багхан үрээ өөхөх амьдрахын заага өөрөө шийтгэхэ гэд явуулчихсан. Ийм л хатуу сэтгэлтэй хүмүүндээ би. Өнчүн багаагч нь ачлаагүй ч өөрийн нэрээрээ ачлах байлгүй дээ гэж өндөр тэнгэртээ шүршиглэн залбирч энхийн биеийг ч өсгөөгүй ч нэгэнтээ тусыг хүргэх биз гэж эцэгтэй итгэнэ гэж энхэн үйлэнд нь мордуулаад тэнгэрийн таалал газрын аргаар агуусуу залийн дор аимшиггүй данийг нь хийж аваал ихнэрээ олж адуу малаа тордож хүмүүний зэрэгтэй болгосон хүү минь тэр цагийн их хаан энэ цагийн алдартан болсон түүхтэй ийм нэгэн эмгэн байна. Аянгат эд агуурсад та хэрхэн ханддаг байсан бэ? Үгээлүн их. Эрхлэн наадах балчир цагт надад эд ариун байсан. Эд залуу халуун цагтаа эдгүү хоосон байсан. Өтлөн өгөршөх цагт нь ариунтай эдтэй байсан. Гэвч миний өчигт эд төдий үнэтэй байгаагүй. Авдраар нь алт байгаад ч архтаа гэрээ хүртэл алтдах биштэй. Тэрэгнийхэн арлыг хүртэл алтан гулдмаагаар урлаж тэгжил дөргиж явсан эмгэн хүмүүн би. Аянгат нүүдлийн ахуйд бол эд их чухал биш гэсэн шүү дээ. Үгэлэн их. Авдарлаад явхад төв болдог алтаар яана. Нүгэд явхад төв болдог эдээр яана. Энхэн мөрөн дээр нь дулаан хувцас. Энхэн хэдцэд нь тоног байхад байж. Өдрийн хүнс байхад л энэ амьдрал үргэлжлээд л байх. Ард нь бай, хаананч бай. Энхэн цагт ийм л ухаан байсан. Тэрэгний арлыг хүртэл алтсаж болно. Тэр бол гоёхол төдий болохоос шунал өдөөх учигтай. Эдтэй байна гэдг нь эрх мэдэлтэй байна гэсэн үг тэмдэг төдийхөн учигтай. Тэр нь хэрэглээ байж чадаагүй тэмэл цаг байсан. Хөвөө минь хаан боллоо гэд нутаг бүхэн найр тавьж их нутгийнхаа хамаг нандин бүхнийг авдарлаж авчираад овоолчихдаг байсан. Нүүж явдаг бидэнд тэр авдар савн төвхтэй. Ямар сандаа тэргээ хүртэл алттаж тэргүүндээ зүйлээ гэд хүмүүний толгой дийлэхгүй. Бидээ оломдлоо гэд би ч бас хязгаартай. Аваад өөхөх биш. Амьдын тамыг нь арчилд суух гэж бөөн төвхтэй үздэй. Гэвч мунхаг хүмүүний шунлыг илрүүлэх гэж дэргэдэг хүмүүнийхээ занг таних гэж тэргээ гаднаа алттаж тавих нь миний санаа байсан. Шуналтан байвал бадмаарг чулуун хиштгээг нь хутгаараа балбаж аваад л явчихна шүү дээ. Тийм л хүмүүн надтай хамт байж энэ амин нутгаа хамгаалж цагаан ариун сэтгэлийг сахиж чадамгүй гэж цаазаар авдаг байсан. Эд хөрөнгө ингэж хүмүүний мөн чанарыг үнэн мутгаар нь үзүүлдэг юм. Гоёхан сайхан бүхэн нь дотроо муу бодолтой бол буруу үйлээр гарч ирнэ. Түүнийг л тодлох гэж алтан мөнгийг төрийн ноёны имэйл хөсгөхт нь байлгаж хин түүнийг нь авч авираа илчлэх нь вэ гэдгийг л харна. Бидээ бол 1-2 эдийг хамгийн дээд урнаар нь бүтээж хэрэглэнэ. Ур гэдэг бол үнэт чулуунаас өөрөөс нь хэд дахин илүү үнэтэй. Учгын түүнд эзэн дээдэ гэсэн сэтгэл байна. Энхэн тархийг шавхсан хөдөлмөр байна. Энхэн тарих сэтгэл хоёрыг цаг хугацаагаар нөхсөн цаглашгүй их түүхийг өгүүлж хүмүүний чадамжийн дээдийг үзүүлэх хүч нь байна. Тиймээс эзэн дээдэс гоёмсог юмд дуртай ч ингэж урыг эрхэмлэхээс эдийг эрхэмлдэггүй байсан юм.
бутаахан удган. Булган дах ч юм уу эд өгдөг нь ямар учигтай байсан бэ? Угээлүн их. Жишээ нь бүс өглөө. Энэ нь бүс гэдэг утгаараа тухыг хангахаас гадна захиа болдог байсан. Энэ нь хамгаалж, хашиж, бүслүүрдэж, харж хамаарч өгөөч гэсэн хүсэлт болно. Ингэж бид бичиг цаас гэхээсээ илүүтэй эдийн бэлгэлээр харилцдаг байсан. Хэрв чамд сум бэлгэлвэл андалж найзалж, тархин биеэ хамтдаа байлгахыг их хүсэлт болно. Хэрв шагаа бэлгэлвэл дөрвөн талтай байхын бэлгэлээр оюун ухаан, онц жагтаа хамтдаж явъя гэх учиг болно. Хэрв аяг өгвөл эдээ ундаагч нь дааж явъя. Энэ биеэ чамд боол болгож өгье гэх санаа. Хэрв адуу морь өгвөл энэ нутагт минь чөлөөтөө арилжаа наймаа хийж явтугай гэсэн үг болно. Тэр эдийг авна гэдэг нь тэр гэрээг зөвшөөрч байна гэсэн үг. Булган дах дээл хувцас бол өмгөөлж, хамгаалаач, өвөр дулаацуулаач гэх утгатай. Охин ургаа бэлгэлвэл улс орноо хамттан бэлгэлж байгаа юм. Худ ургийн харилцаагаар бие рүүгээ хутга мэс далаахгүйгээр аж төрөё гэсэн үг. Нүүдэлчин ах үед эд гэдэг нь бичиг болж, гэрээ болж, бие биедээ үзэл бодлоо хэлж, өгүүлэх үгийг тодулж, энхэн үлийг сануулах ийм л учигтай байсан. Тиймээс гэрээ хэлцэлд зориулж гоёмсог эд зэхих учиг байна. Тэгээд энэ амаа тэр эдийг мөхөртөл санаж явах учиртай. Бүс байвал тасарч унтлана. Дээл байвал үжиртэл өвгөндөө хүрнэ гэх утга болно. Хэдий бүх эд өгөх нь төдий урт хугацааг илтгэнэ. Алтан улсын хаан маш нарийн хийдтэй хөх цэнхэр өнгөтэй шаазан аягнууд бэлгэлсэн. Тэд бодвол хамгийн нандин ураа бэлгэлж буйн тэр үз. Бид тэр аягийг хараад гангар шаазан шиг хямдхан ус юм байна гэж ухсан. Бидний эвгүйхэн үйлдэл түүнийг хагчаад л унагчхан шүү дээ. Улс орноо бид төвхнүүлж чадахгүй бол энхэн улс гангар шаазангийн эв хагарахтай адил дайтад ирэхийг ухаж байгаа юм шүү дээ. Энэ мэдчлэн бид бэлгээрээ өгөндөө хурч уйландаа эзэн болдог байсан. Бичээс цаасан нэгэнтээ нүүхүйд хулган идчихсэн байна. Нэгэнтээ нүүхүйд бороо чигт будг найрлсан байна. Иймээс бичиж харилцахад их төвхтэй. Ганц хоёр нандин өв судруудыг баримтаглаж, орой дээрээ тавьж, арчилж л авч үлдэн шүү дээ. Төлөв мал зээллээ гэхэд эргүүлээд буцаагаад авч болох тэр зүйлийг өгнө. Энэ бол хамаг Монгол болоод их Монгол гүрний эд гэдэг ухаан болно. Үүнээс хойш ондоо болсон. Аянгат та анх өндгөн сүгээр хүмүүнтэй танилцсан уу? Угээлүн их. Тийм. Аянгат та тэгээд 2 дахин булаагдсан уу? Угээлүн их. Тийм. Аянгат жилээдүү таныг булааж байхдаа эхний нөхрийг тань алсан уу? Угээлүн их. Тийм. Аянгат эцэг ихтэй заргалдана гэхээр хохиролтой гэсэн чинь юу гэсэн үг вэ? Угээлүн их. Хэрэг намайг аварна гэвэл эртэд тайчид түмэнтэй байгуулсан эв хэлцлийн гэрээнээс буцах хэрэгтэй болно. Тэгж дайтаж байж намайг авна. Тийм учиг өдүүлэхгүй тулд намайг хөсөр хайсан юм. Урд нь охин өгөөд найрамдаж сууя гэсэн гэрээ хийсэн байсан. Өмнө нь намайг олхнууд түмэн татар түмэнтэй эвийн гэрээтэй байхын учигт өндгөн сүгээр сулгасан. Гэвч татар түмнийг үздэггүй мэрэгд түмэн дайн өдүүлэх улс төрийн санаатаагаар намайг булаасан. Мөн татар түмэнтэй дайн хийх учиг хайж байсан тайчууд түмэн мэрэгд түмнийг дайруулан намайг булаачсан юм. Учиг нь Хотоолон хааны үед мэрэгд түмэн Хотоолон хааныг эс хөндлөж, довтолж хулгай хийдэг байсанд уурсах тайчууд мөнтэй давхар санаа агуулсан бизээ. Хөрс зэрэгэлдээ татар олхнууд түмэн эв гэрээтэй байхгүй бол болохгүй. Хизээж цөмрөөд ороод иж болно. Гэтэл тайчууд түмэн арна болно гэж даалт үгээ хэлсэн тул татар түмэн орж ирэхэд эргүүлэн дайрна гэх учиг гарна. Төрийн зорилгоор олон хүмүүнд дамжуулагдан хулгайлагдсан улс төрийн золиос босон нэгэн эмгэн бий. Аянгат төрийн зорилгоор гэхээр та хан хүмүүний охин байсан гэсэн үг үү? Угээлүн их. Тийм. Олхнууд иргэнгээд бүтэн аймгийн ханы охин байсан. Хонгираад, Ихэрэс гээд олон бүл бий.
Тайчууд түмэн намайг татар түмэнд одож байгааг мэдээд булаах гээд очиход дунд нь булааж байсан мэрэгдэн цохигдчихсан. Тиймээс сэвгүй явж чадахгүй сэв дагуулж ирсэнгээ тайчууд намайг үздэггүй. Эвийг сайхахыг оролдож байсан мэрэгдтэй тэрсэлдүүлэх учиг болсон гэх шалтгаанаар би тайчууд түмэндээ үзэгдэх нүргүй дээ. Гэвч миний буруу бишээ. Тайчууд эртгэн ирэхгүй яасан юм? Хожимдож ирчгээд аянгат Тэмүүжнийг Есүс их баатрын хөвөн биш гэж элдв ховж өв хил ам гарсан талаар та юу хэлэх вэ? Угэлэн их. Өндгөн сүгээр өрх гертээ ингэр нэгтгсэн бус гэж ёс бус үг гаргах бүрэн боломжтой. Гэвч бид нүүдэлчин улбааныхаа дэгийг дагаж хадмын герт харж өөрийн тооноо босгож байж дэр нэгтгдэг заншилтайч энэ үгэндээ заавал хүрэх албагүй. Сэтгэл нийлээд дэр нэгтгсэн байхад эцэг их тэртээ тэргүй заяа холбож байгаа хосыг эрт оройн ялгаа юу байх вэ гин. Гэвч ёсыг чандлан сайхах нь эрт цагийн өвгдийн хэлсэн үг өнөө цагийн амьдралыг төвшдөхийн төлөө байдаг тул дагаж байвал цохилтой. Ийм л сургаалыг авсан бид тэр л үгэндээ байж байна. Аянгат таны нэрний утга угэлэн их өгүүлэгч их гэсэн утгатай. Хааны өгүүлэгч зөвлөх гэсэн утгаар өгүүлэх их гэдэг байсан юм. Миний эцэг эхээс өгсөн өөрийн нэр бол Овууллан. Бидээ эзэн бол гэсэн утгатай. Өгүүлэгч их гэдэг чинь цол. Тэр цагт хатан хүмүүн хаанад хэрхэн үйлчиж байгаагаараа цолтой байдаг байсан юм. Аянгат үжин хатан эм гэдгийн ялгааг хэлж өгөөч. Угэлэн их үжин гэдэг нь язгуур ухсаа сайтай эм гэсэн утгатай. Өндгөн сүнээсээ хатанд залгамжлагдаж байвал хатан. Хэрв дорд гарвалтай байсан бол овул эм гэж дуудагдана. Ботохон удгум хэрв өндгөн сүгээр ирээгүй ч гэсэн өөрийн мэдлэг чадвараараа хатан болж болох уу? Угэлэн их болно. Хатан бол төрд үйл эрхэлж түмэнд алав хаших чадaltaй хүмүүний нэр. Аянгат их гэсэн өргөмжлөл хүртвэл яасан гэх үү? Угэлэн их. Учир нь би төрийн үйлд оролцож явсангүй. Төрийн үйлд оролцох үрийг бэлтгэж буй учраас их гэдгээр явуулгүй яах вэ? Төрийн их болно шүү дээ. Аянгат Монголын нууц товчоонд суучгал хатныг нэр дурсах төдий биччихсэн байсан. Угэлэн их. Бичсэн хүмүүс маань өөрөө суучгал хатантай уулзаж учирч байсангүй. Түүнийг амьд ахуй хүмүүсээс асуухаар тэдэн амьд буй хүмүүсийн тухай арвин ярина. Хожимдож бичсэн тул эрт өөдөлсөн хүмүүсийн нэр балархай байна. Гэвч мөрөн бол үнэн. Судар гэдэгт нэгэн хүмүүний үзэл бодол шингэж байдаг учраас өгүүлэгч хүмүүний сэтгэл зүрх одоо амьд байгаагаа илүү дурсна. Өөдөлсөн хүмүүний ясыг үнэлзүүлэхгүй гэсэн утгаар бага ярина. Есүс Баатар маань хоёр гэргээтэй бүлгөө. Нэг нь хатан хүмүүн, нөгөө нь үжин хүмүүн байна. Хатан нь эрт өөдөлсөн тул тэдний хүүхдүүдийг овуулан их нь өсгсөн юм байна гэх дурсамжууд шууд буuna. Гэвч үрсээ 90 цент хүртэл хамт амьдарсан гэх ухаанаа тэр хүмүүнд хилээгүй тохиолдолд баларчтана. Ийм алдас болсон байна. Аянгат Урбэй сохотой жирэн гэх Амбахай хааны их баг хатад байсан юм уу? Угэлэн их. Тийм ээ. Амбахай хаан хөвөөдөөсөө биш аваанараасаа дараагийн ханыг цоллоё гэсэн. Тиймээс дотоод цэмцэл баг байсан. Гэвч Амбайкау хааны үр сад аваа нарын хоорондын тэмцэл байна. Амбайкау хаан хөвөөдөө им хүмүүний шинжтэйгээд ерөөл үзнэ. Им хүмүүний шинжтэй хатан хүмүүний шинжтэй гэдэг нь ондоо өв шүү. Им хүмүүн гэдэг нь богино бодолтой, хов живнээс өөр үгэнд итгэдэггүй хүмүүнийг хэлнэ. Хатан хүмүүн бол улс орноо захирч чадах алсын бодолтой им хүмүүний эрэлхийг нэгнийг өгүүлж байна. Эм гэдэг бол тэр үед гутаар нэрийн утгатай байсан. Өөрийгөө имээр бодно уу, хатнаар бодно уу? Энэ нь тухайн үрс олноосоо хүртэх үгнээсээ болно. Утгатай бол
гэдэг үг чинь хүйсийг тодлохч нүүдэлчин бид тэр утгаар төдийл хэрэгэлдэггүй. Эмэнж бай, эрэнж бай өрхөөд авч явдаг. Малаа малалдаг, сумаа агсдаг, ангаа авалдаг байхыг тэг шаарддаг байсан. Тиймээс эрен ингэн, эмэн ингэн гэж жаяг үгүй. Жаяглах хаваас галын эзний сахиулын жаягл байна. Айл гэр үүсхийн эхэнд эцгээсээ гал тасалж авна. Эцгийн тасалж өгсөн галыг хүү авчирч гэргийн түүнийг бадраан асаана. Бадраан асаагаад голомтод хөвөн төрүүлбэл түүндээ тасалж өгнө. Гэвч хамагтай сүлд нь отчгон ноёнд эцэг эхийн гал тэр чигтээ үлдэнэ. Гал салгаагүй учраас голомтын хүүхэд. Энэ бол жаяглаж явсан эртний галын жаягийн улбаа. Отгон хүүхэд яавчиг ахаасаа төрүүлж гэргий авч болохгүй. Ахаа хүндэтгэх жаягаараа ахаасаа ахуулаад гэргий авч галаа салгаж явна. Хайр сэтгэлдээ болсон ч ахаасаа төрүүлж гэргийгээ гэртээ авчирч болохгүй. Тиймээс хүрэгдэд талбиж хүмүүний гэрт хадминтай амьдрна. Инхээр хадминтай амьдрдаг хүүд олон байна. Тэгээд галын зэнар төрүүлнэ. Тэр хадмын гэрт төрсөн хөвүүд охтыг бид нар буцааж гэрлүүгээ авахыг хориглодог. Тэдний гал төрсөн учраас ихээрээ овогдлож тэр отгийн хүмүүн болно. Ирсэн айлдаа хүүхэд төрүүлбэл манай отгоор овоглоно. Аянгат үрбэ сухатай гэдэг хоёр нэрийн утга юу вэ? Үгэлэн их юуны өмнө зөв дуудаж байж зөв бичнэ. Үрбэ буюу үр зүрхнээсээ ингэр цэжнээсээ гэсэн утгатай. Бай гэдэг нь баян. Үгийн дунд орсон адилхан бичигдэнэ. Ингэр цэжнээсээ баян. Үр бай бол чинэлэг айлын охин. Сухатай гэдэг бол өндөрлсөн зэрэг. Тай хэмээх нь их гэсэн утгатай. Сох дутах гэж байдаг. Заяанаасаа юм дутдаггүй амны хишгтэй гэсэн нэр. Сох ямар ч айлд төрсөн бай эд дутдаггүй амны хишгтэй гэсэн үг. Амны хишигт гэдэг нэртэй. Аянгат минлэгийг яагаад минлэг эцэг гэж нэрлсэн юм бэ? Үгэлэн их. Библиэр Есүс Баатартай цуг хэлтэй биеэрээ татаартаа дайтаж байсан. Дайны хүлд төрсөн учраас бохирдон хүндрэлтэй төрсөн. Иймээс 2 сар ургаа хөхүүлж чадаагүй. Тэмүүчин хүүг өлбрүүлэхгүй тулд хөхүүл ээжтэй болсон. Хөхүүл ээжийг ээжил гэж дуудана. Тэгвэл түүнтэй ханилсан нөхрийг эцэг гэж хүндлэнэ. Хээр газар эм хүмүүн байсангүй. Минлэг анх удаа хүмүүн их барьж авч байгаа чадал муутай хүмүүн байсан тул бохир оруулчихсан юм. Яалтчгүй ялан минлэгт байсан тул хөвгүүлэхгүй гэд яана. Аянгат та тийм тулгар биетэй дайнд явж байсан юм уу? Үгэлэн их. Тайжуу түмэнтэй байж хэл ам нүдүрийн үзүр болж чихээ зовоож явснаас морин дэл дээр дайныг алсаас харсан шиг дутаасан шиг зутаж явсан нэг нь харваж алсан шиг байсан дээр үсттэй. Дураараа байсан учраас Есүс Баатар хориглоод дэлсэнгүй. Тиймээс ирчүүд харчууд дотор төрж минлэг их барьж нуган өртөө болчихсон. Аянгат онооны дэлгэн болдогт төрсөн үү? Татарын тэмүүжин үгээ ирсэн тул тийм нэр өгсөн гэдэг нь үнэн үү? Үгэлэн их. Тийм ээ. Дайнаа хийчгээд буцаж явах замд төрсөн. Гэр тэнд байгаагүй. Тэмүүжин үгээ тэмүүчин гэдэг хоёр нэр ижилхэн заяаны нэр учраас андуу сансан. Энэ бол бүр хожуутай нэмэгдсэн үг шүү. Тэгээд ийм л нэр өгсөн юм байна гэж тэр мутарлаж байсан хүмүүн санаа дагуулж бичсэн гэсэн үг. Тийм биш байсан. Татарын тэмүүжин үгээд эцэг их нь тэмүүлэлт гэж бидж хүүхдтэй тэмүүлэлт гэж нэр өгч байсан. Нэр давхцаг учиг байх л асуудал бус уу? Хувь зайн тэмүүлэлт гэсэн утгад байсан юм чинь бөө хуйлгаадаас л асууж байж нэр өгөн шүү дээ. Хүүхэд 3 хаварт болтол нэргүй явдаг. Бидний цагт хүүхэд 3 хаварт болтол өөдлөх нь их байсан. Хүмүүн гэж тооцоход хэцүү байсан. 3 хавартаа болоод төлөвний дайтай боллоо. Төрд хэм татаж болохоор боллоо гэд нэр өгч хүмүүн гэдэг учгийг нь тодолж өгдөг байсан.
Гэсэн ч тэр нь хувь заяаны нэр нь биш. Алганы зураг нь бүрэн гараагүй хүүхдэд ямар хувь заяа байна юм гэд эцэг их нь дуутгал нэр өгнө. Дуусагдах нэг насаар тээж явах нэрийг 7 хавартаа өгнө. Хувь заяа даасан амьдралыг нь тэгшдгэж явах нэрийг өгнө. Тэмүүчин хүндрэлтэй төрсөн учраас их бие султай байсан. Нүж атгаж төрсөн гэдэг чинь хүндрэлтэй төрснийг гэрчилж байгаа босуу. Аянгат 7 хавартаа болж байж алганы зураас бүрэн гардаг юм уу? Үгэлэн их. Тийм. 7 хавартаас хойш алганы зураас жижиг өөрчлөгдөхөөс тийм аримтай өөрчлөгдөхгүй. Аянгат алтан судар дээр иедүй буюу нүдэн гэж бичжээ. Үгэлэн их. Тийм ээ. Их нүдэн. Нүдэн онцгой учраас тэгж байна. Нүдэн холыг харж байгаа мэт, алсыг харж байгаа мэт гүн хурц гэсэн утгаар. Нүдэн жижигхэн гэвэл богинохон бодолтой гэсэн үг болчихно шүү дээ. Гүн нүдэн гэхээр нүд дүүрэн хар болчихно. Тийм бас биш ээ. Хүүхдтэй онцгой шинжээр нэр өгнө шүү дээ эхлээд. 7 хавартаа болоод ухтаа өгөхгүйг шалгуулахад л эцэг эхийн нэрээр явах уу, тэнгэрийн нэрээр явах уу гэдгийг тодордог. Хэрв өгөхгүй байвал их нүдэнгээрээ л явах байсан. Тэр өгээлэн суучгал гээд хачин нэр тэнгэрээс л пун шүү дээ. Хүссэн хүсээгүй заяа нь энэ юм байна гээд л авна. Чамайг Аянгат гэдэгтэй л адил заяа. Аянгат 7 хавартаас цааш шинжхүү. Өгээлэн их. Үгүй. Эхний болоод сүүлчийн шинжилт. Хэрв их ээрэд л ямар нэгэн учиг гарвал түүнээс өмнө шинжүүлж эрт нэрийг нөгөөд хойгилчихна. Аянгат 7-тод шинжүүлээд хизээ босгохыг нь тодлох уу? Тэр болтол хуур татуулаад ч юм уу бэлтэх үү? Үгэлэн их. Бэлтэхгүй. Босгосоо 3 жилийн өмнөөс л хуур татаад явна. Түүнээс биш дайруулна шүү дээ. Болохгүй. Хуур татаж тархиа зэгцэлнэ. Тэгээд заавал 3 жилийн дараа хингэрэг барина. 12 хавар болж хүмүүний амьдралын нэгэн тойргийг гүйцээлээ гэхэд хамаг эрттэй угаа барьдаг. Тэгэхгүй бол заяа хилтгий, заяа дутуу гэж үзнэ. Аянгат та хизээ угаа барьсан бэ? Үгэлэн их. 18 настай нөхөрт гарахын өмнөх жил угаа залсан. Уг залах дургүй. Авахгүй гэж онгод тэнгэртээ тэрсэж авамгүй гэж дутааж байгаад яалцж өгөө ханд мордно гэд ирэхээр нь эцэг ихээсээ холдлоо, элгэн түмнээсээ холдлоо. Ядаж дэрэгдээ төшиг болох зүйлтэй бай гэж л онгодтой очирсан. Ганцаардхаас айсандаа л онгод тэнгэрээ авсандаа. Би ч найдын тахилтай охин хүндэтгэж инхрийлүүлж өссөн. Багада өндгөн сүй тавьж гоцоороо шалгарсан гээд бүгд л намайг эрхлүүлэн дураар нь тавьчихсан. Цулбуур булгадаг моршгил амтан байсан тул онгод залж хүнд хөөх хуяг өмсөж хэц дэлдэн ойд суун гэхээс төгшөөдөг байсан. Ингэж ч гоодно, ингэнч тэгнэ гэж байж хамаг заяагаа идэлчихсэн байсан. Багаар идэхгүй их идэж байгаад хит идэж ядуугийн зовлон үзэхгүй юу? Аянгат та өвс урмал таньдаг идэхэ болгоод л байсан уу? Үгэлэн их. Тэрийгэ мэднэ. Өөрөө л хийдэггүй байсан. Бэдүү болохын цагт өөрөө хийн шүү дээ. Тэнгэрт бол өөрөө үлтгэл үйл гэж байна. Тэр өрөндөө л унаж байгаа нь тэр. Тийм ч учраас би хүүд өгтөө өргөж авсан үрсээ эрх танхилаар өөрийнх нь хүснээр нь өсгдөг. Тэрийг үүнийг сур гэж биеийг зовоож өсгсөнгүй. Бичиг бол хэрэгтэй. Тэгээд сурахгүй гэд байвал ядаж чи өөртөө сануулж байх өөрийн гэсэн бичгээ зохиотгой гэд хайчихдаг байсан. Бичиж чадахгүй бол сайхан зурхыг алгадна. Тиймээс ч дураараа Тэмүүчин хүүмэн өөрийн гэсэн бичгтээ. Бага насндаа сурахгүй бол их насндаа сурна. Энэ л тавлан хилээд байхад даан гэсэн бол дааж л амьдрандаа. Хүмүүн босны аягтай хоолоо хэрхэн хийхээ мэддэг. Тулхтай галаа хэрхэн түлхээ мэддэг. Идэх хоноо хэрхэн гаргадгаа мэддэг жагтал суралцвал болоо босоо. Аянгат тэр үед хангуудаас хүүхдүүдийг нь хулгайлж хээр хаях явдал их байдаг байсан юм уу? Яагаад шууд алдаггүй байсан юм бэ?
Угэлэн их хүүхдийг ална гэдэг чинь хүмүүн мөн чанарыг хамаг их зулгаадаг зүйл. Амьдрнуу, эс амьдрнуу гэд хээр хаяхан амар. Ямар ч хүмүүнд хүүхдийн цус үзэх, хүүхдийн нулимс үзэх бэрх байдаг юм шүү дээ. Муу санаалсан ч шууд цусыг нь үзчих хэцүү. Их л тогширч тархиа алдаагүй л бол хүүхдийн нулимсч үзэх хэцүү үсттэй. Хүнлэг мөн чанартай бай гэж хүмүүнчсэн бид хэдий муу авиртай байсан ч хүүхдийн нулимс үзэж чаддгүй юм. Өөрсдийн эцэг их биднийг сайхан өсгөж энэхэн биеийг минь 13 хаварт хүртэл эрхлүүлж наадуулдаг учраас өөрөө бас түүний ухамсарлаж нэгэн зодор үзээгүй би чинь тэрэн чигээрээ өөртөөгөө адилхан нялах нэгийг тэрүүгээрээ сэтгэдэг. Хэрв эцэг их нь их зовоож боолын заяанд байсан бол хүмүүн алхаас буцахгүй дотор муутай болдог. Хэдий зовлоо гэд манай Монгол улсад хүүхэд эцэг ихээрээ нэг алгадуулж үтсэнгүй. Харин зовлон хэмээх чинь амьтанд татагдаж, булаагдаж, түлхэгдэн унаж, дайны хүлд нэрвэгдэж, галд хайрагдаж, гэртээ дарагдах гэх учгаар л гэмтэж бэртнүү гэхээс бусдаар хүүхэд зовдоггүй байсан. Эцэг их нь сайн халамжилж, хуйтан жаягаа хадгалан өсгөх тул өвчнөж тусахгүй. Хөлөө дулаан байлга, дээлээ бүтэн өмс гэдгийг багаас хайр инрэл мэтг хүртэж, өвдгөн дээрээ суулгаад дээлээ өмс гэхийг ээжийнхэн тэрийг хараад өмсөхгүй гэхгүй үсттэй. Тэгэхээр өсөх насны буян энхэн хүмүүн чанарыг бий болгодог юм. Үр хүүхэдтэй хэрхэн хандахыг бий болгодог юм. Бие хамгаалж чадахгүй тэрэн амьтныг өрөвдөж инэрч байвал улс орон хөгжин шүү дээ. Борхон ходоодоо тижээж чадахгүй битуухан тэрийг өрөвдөж инэрч байвал тэр нь хүмүүн мөн чанартай байгаагийн тэмдэг шүү дээ. Тиймээс хүмүүний зовлонг ойлгож өөрийн жаргалыг мэдэр гэж эцэг их минь сургаж энэ жаяг дагуу хүүхэд зодохыг Монгол түмэн ихэд зэрлдэг юм. Хүүхдээ зодож чадахгүй учраас уур хөрвөл хүлдэг байсан. Тэгээд өөрийгөө ойлгуулан хүүхэдтэйгээ ярина. Уйлж, айшилж байвч хүүхэд сонсож байдаг. Тэгээд боддог юм. Би чиний төлөө ингэж байна. Надад өдрийн хугацаа ийм байна. Ингэж чи миний энэ хугацааг хасах гэсэн мэт. Ихийнхээ нойрыг хугаслах гэсэн мэт. Үүнийг ингэж боснуулаад, үүнийг ингэж түгээгээд байвал энэ бие минь чиний төлөө зүтгэж эс чаднам. Чиний бузар бүхнийг цэвэрлэхийн тулд миний бие зовж байна. Энэ бие минь зовоогүй байсан бол би чиний төлөө бүр ихийг хийх байсан гэд ойлно шүү дээ. 3 өглүүлнэ. 3 удаа өглсөн үгнээс л ухаан орно гэхээс ирчилсэн дээсний зодуураас хүүхэд ухаан орохгүй. Аянгат та хамаг Монгол улсын сүүлийн хатан байсан уу? Угэлэн их хамаг Монгол улсын сүүлч их Монгол улсын ихэн үеих тул ховсох шинж чанартай төлөвлөгч болно. Аянгат олхнууд иргэний нутагч нь олон аймагтай хиллэж тогтсон худалдаа 8 хийдэг байсан тул та гадаад хэл хэр олныг мэддэг байсан бай. Угэлэн их би тахилтай хүүхэд байсан тул хэл сурсангүй. Тоонд бол сайн байсан. Харь хэл сурчих бол харь хүмүүнтэй суулгачихна гэж айдаг байсан тул сурахгүй гэж гүждэг байсан. Аянгад 4 татарын алинд нь таныг өгөх байсан бай. Угэлэн их Нянхиад гэх улсын цагаан хэрмийн наахан талд байдаг алчуу татарт өгөх гэж байсан. Аянгат хүрэгдэд талбайд өндгөн сүү тавьсан тул тэр татар хүргэн танаа гэрт байсан гэсэн үг үү? Тэр чинь таны анхны хайр болно үсттэй. Угэлэн их сэтгэл хөдлөгн хайртай юу гэвэл мэдэмгүй. Аянгат та 4 хүүхэд ачилж авч өсгсөн. Та ямар сэтгэлээр авч өсгсөн бэ? Угэлэн их дайнд үр хүүхэд ямар ч буруугүй. Хүмүүний биеэс тасраад ухамсар ороогүй тэдэнд чадамж байхгүй. Өвөрлөх хайрлах сэтгэл тэдэнд дутаж байна. Эцэг их нь миний хөвөний ясан дайнд л бөхөрсөн шүү дээ. Тиймээс их нь болсон би тэдний өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Тийм сэтгэлээр би тэднийг өргөн авч өсгсөн. Тэдний жаргалаас миний хүүхдүүд булаасан шүү дээ.
Харин булаасан жаргалыг би буцаагаад өгч байна. Энэ миний тэмцэл. Чадлынхаа хэрээр олдох болгоно аваад ир гэдэг байсан. Надад авчирж өгсөн нь тэдэл байлаа. Эмэг намайг өмчнийг тэтгэж байна гэгчшгээр бусад хатад бас өмчнийг тэтгэснээр өнчин хүүхэд цөөрсөн. Сүүлдээ бүр байхгүй болчихсон. Энэ нь язгууртан хүмүүний бас нэгэн чадамж. Эрх мэдэлтэй, өгөөмөр сэтгэлтэй гэдэл ардын итгэлийг хүлээх нэг дүр болж ирсэн. Нөгөө хүүхэд нь жанжин болж өсвөл тэр айлын ноён нураг харуулж байсан. Аянгат бид таны байгуулсан өмчнийг тэтгэх өглөгчийн хэрэм гэдэг газар очсон. Өгөөлөн их. Би өөрөө ядуу амьдралыг үтсэн. Асрыг гээд ариун их алт өгөөд байхаар би тэрийг буцаагаад ардд нь өгөх хэрэгтэй биз дээ. Тиймээс би зүдэрсэн нь наашаа ир, задарсан нь цаашаа яв. Эндээс ирээд амьдрах ухаанаа суралцаад өрхөө болгоод яв гэж өмгөөлөгчийн хэрэм өрөвч нандин хэрмийг бүтээсэн юм. Үнгүй ирж байгаа алтыг би ирээдүйн хүмүүний амьдрах аргад зориулсан. Гэхдээ орд цагаан өргөөнд тав тухайг нь бэлэглээд л зүгээр хэвтүүлээд байлгүй. Зүлгэж ажиллахыг зааж өгч, задраад байвал хөөж явуулж, зүтгээд байвал дэрэгдээ өмгөөлж аж турж байсан. Арвин их зэрэг тэжээн гэвэл бас л төвхтэй. Тиймээс би хэрэм барьж цөөн хүчээр эхийг хамгаалахыг хичээсэн. Нэг айлаар цэрэг тавиад байх. Дөрвөн буландаа нэг цэрэгтэй байх хоёрын ялгаа өөр бидтэй. Тэр цэргүүд чинь дайндаа оролцож, алдар нэр олж, үрлэг жанжин болж, баатар нэр олох ёстой шүү дээ. Эмэг намайг хамгаалж сууснаас тэр л баатарлаг туйсаа бүтээж авсан нь дээр. Тиймээс би дайнд явж үзээгүй жаахан балчруудаар хэрмээ хамгаалуулдаг байсан юм. Харин бусад хатад хаяа нэг манай нутаг 50 байгаа эсхийг шалах гэж эргэлтээр ирнэ. Хэн дуртай нэрдэг учраас санаа муутан ч ирнэ. Түүнээс болж отгон ачаага баллах шахсан шүү дээ. Тийм ч учраас ирж шалгах ард олныг байцаадаг байсан. Би тэрүүнд нь таатай биш ээ. Гэхдээ отгон ачаасаа хойш би үг хайхаа болсон. Хүмүүн зүгээр л амьдрах гэж байхад зүдэргээтэй юм гээд цэргүүдийг би хол бай гин. Манай цэргүүд 10 түн байсан хэрн нэг ч удаа дайны цус үзээгүй хүүхдүүд байсан. Тэд дайны биш хааны хэвтүүл хорч болох ордны дэгэнд сураад л явна. Би дайныг ер үл төвчнө. Цусны балагтай дими. Тиймээс ч цэрэг хуаран болж дайныг уран залж байгаа мэт суух дургүй. Хэрэг арвин цэрэгтэй гэвэл их хүччгээс өмнө дарна гэдэл. Дайсан ирнэцтэй. Тиймээс бядуу дорой байхыг эрхэмлэнэ. Энэ саманыг ч дайлаад яахав хэдэн хүүхэд ална үз гээд тойроод яваасай гэж бодно. Ирж тонох гэхээр нь юу ч үгүй байхыг эрхэмлэнэ. Тиймээс эзэн хааны өгсөн алтаар тэргээ гоёод гаднаа тавьчихсан. Дээрэмдэх аваас түүнийг аваад л явна нэз. Өргөө гэртээ өөр зураа энгийн амьдрахыг л эрхэмлэнэ. Ард олондоо алтын бүү цуглуул хүмүүний шунал сэдэх юм бүү аав гин. Өөртөө бол өдрийн хүнстэй л байхыг эрхэмлэнэ. Өдийн юм руу шуналтан хүмүүн дайрдаггүй юм. Аянгат тэгсэн ч тань руу дайрсан шүү дээ. Өгөөлөн их. Эд мөнгөний үүсэлтэй биш, эрх мэдлийн үүдэлтэй. Эмэг миний амыг л хамхах гэж байхгүй юу? Эд цуглуулах нэгэнд эд битгий цуглуул гэд байхаар төвхтэй үсттэй. Эдээ адгуулах савгүй байж илүү ихийг цуглуулах дуртай хүүрнүүдэд л тэгж байхгүй юу? Түр гэдэг чинь буянтай. Түүнд зүтгэж байгаа хүүхдээ яавч хоногийн холхуу байлгадаггүй. Түүнээс ч ихийг арвантайгаар өгнө. Тийм учраас хүмүүн чанараа л алдчихгүй байвал төр удирдах болно. Ингэж л би сургана. Гэтэл эзэн хаананд шуналгүй, эрхэмсэг ихэнд шуналгүй, эрхт төрийн дөрвөн хатнанд шуналгүй байвал яана вэ? Шуналтах дуртайданд дөнгө болно нэстэ. Харин шуналгүй хүмүүстэй дөрөв болно нэстэ. Харин дэвжин дээжлэх ядуу ардтай хүч болно нэстэ. Ийм л учиг гарсан болохоор эмгэн би тэмцэл өгүүлсэн санаатай юм. Буруу нь юу вэ?
Гэхдээ би бурууга 1000 жил бодсон ч олохгүй байна. Аянгад. Эд зүйлс хандах хандлага тань ямар байсан бэ? Угээлэн их. Эмийг би эзэн хаанд очиглаж, эзэн хаан нь ээжийнхээ үгийг дагаж байхад хандлага нь над шиг байна нэстэ. Төрийн их хатан бүхний ижийг авдарлаж савлах гэж төвөг, авч явах гэж яшиг. Амархан авч явъя гэвэл тэргээ чимсэн дээр гээд суун. Жихэнд зүлээч яалаа толгоо хөшхийн нэмэр. Толгойд зүлээч яалаа нуруу хөшхийн нэмэр гээд байхаар ардын юмбүнд хандах сэтгэл адилхан байна үстэ. Ямар сайндаа ээжийн хэлсэн хэр үнэн байна гэд алтан сэлэм хээр хаяхад эзэн нь хинбэ гэд зогсож байдаг эргүү 3 ардтай болсон байгаа үстэ. Ни ардаараа тэдэн шиг байсан. Их Монгол улс эдийн сонирхол үгүй байсан. Эхнэр нөхөр хоёр энхэн амьдрах хоногоо жаргалтайд тооцдог байсан. Тэр л үнэтэй. Эцэг нь үрийнхээ зулааг үнэртэж байдаг тэр хоног үнэтэй байсан юм. Тэр л хамтдаа байж аюулгүй сайхан амьдрах амьдрал үнэтэй байсан. Түүнийхээ төлөө дайтаж хилээ төвшдгөж явсан тийм л ардууд байв. Үн цэнтэй гих зүйл нь өрх гэр, үр хүүхэд нь хамтдаа байж малаа маллаж, адуугаа хариулж, ангаа хийж явах мөчүүд нь байсан учраас цаг нь үн цэнтэй байсан учраас их хөдөлмөрлөж байсан юм. Нэгэн цагийг хожиж, нэжгээд цагаар тухалж байвал их үйл бүтлээ гэж сэтгэдэг байсан юм шүү дээ. Маргаашийн хоолыг зэхээд, маргаашийнхаа тухыг зэхээд өнөөдөр зовчих. Маргааш сайхан болно, маргааш амрыг гих урайны дор бид амьдэрсэн. Тийм ч учраас нь хар гарахаас өмнө, хэр тогтохоос нь өмнө хилээ тогтоосон юм шүү дээ. Хилээ төвшдгөх гэсэн биш усаа томруулчихсан. Гэвч зоригдол нь тэр байсан юм. Энэ биений чинь насанд хилээр дайн орж ирэхгүй гэж төвшдөхийг хүссэн. Энэ л хүсэл бүх ардын зүрх сэтгэлд гэрэлтсэн. Магад хөрсөн дуруу амарч хадан гэртээ туулахын цагт бидний үгээд үрсмэн энэ амар амгалан гэдлэн. Тэгвэл бидний хүсэл биелжих босуу гэж л хэлэлцдэг байсан. Эмийг би бол ирсэн алтын бөөг ардад тараадгаараа сул хөрөнгө хаягч байсан. Бөөртөө хатан харин тэнд илүүтэй мөр гүн байсан. Тэр ардад төлөг өгөөд түүнийг хүнслэхийг цэрлжигдэг. Тэгэхээр үс ноос сүгээр нь тэд амьдрна. Боорч буюу боорчуу бүртээ 2 тэгж 3 газрыг төвшдгсөн. Хүссэн хүсээгүй төлгийг амьдруулахын тулд хүмүүн хүчнэ. Хүжилж байгаа цагт гэрн төвхнөж таарна. Миний хойч үе минь надаас ухаалаг байсан. Сургасан үг минь тэгж тусвуу. Суу алдраараа угаасаа тэгээд төрчихвөө. Тэнгэр л мэднэ эцтэй. Намайг миний дэргэд, миний бэргэд үрс цэцэн мөргөн сайхан өгтэй, сайхан сэтгэлтэй гин. Харин би тэднийгээ тэгж магтууштай шүү дээ. Эмэг миний санаагүйг санаж ус орныг төвшдгсөн. Эрдэнэтэй сайхан идэр хүчит байсан учраас л миний насны төгсгөлд олон сайхан аз жаргалтай үрс дэргэд минь өсөж тэрл цэнгэлд цог жавхлант нүднээс хүч авч амьдрсан юм шүү дээ. Амьдралын утга учир юу вэ гэдгийг таних аваас эдэн ч унах хэрэг байдаггүй. За, тодолж дууссан бол эмэг нь хөдлөлээ.